За өнөөдөр энэ хаш чулуун урлалын одоо чулуу урлаач ах баяр үлэг ахтай санаанд онлайн таарад тэгээ сая би ер нь урлалт чинь очиж үзье. Таны хийж бүтээж байгаа юм сонирхыг гэдэг дөнгөж сая ирчээд байж байна. Бид өөр нөгөө 2010 онд эх оронд хийц тахт нэг энэ чулуун урлалын талаар чулууны соёлыг бас хүмүүс рүү их талаар бас нэг нэвтрүүлэг хий гэж ярьж байгаа. Тэгээд хоёлаа амжаагүй маа. Тэгээд одоо учир төрөөлөөр өнөөдөр ингээд уулзж байна. Тэгээд баяр хэлэг мах маань энд ингээд зогсож байна. За та ер нь хэдэн жил чулуугаар юм урлал хийж байна? Урлал бүтээл. 2005 оноос хойш чулуутай ховзыгаа холбож байна гэж хэлж байгаа. Тэгж ойлгож болно л да. Яагаад 2005 он гэхлээр 2005 онд би Америк нэгдсэн улс явсан. Тийшээ очиод чулууны үйлдвэрт ажиллаж ирсэн. Тэгээ монголчууд бол чулууны үйлдвэрт цалин өссөн арай илүү тэгэл ажиллал ихсэн. Миний тэгээд нөгөө муу хүний заяа зогт гэж явж байгаад тийм гоёл чимэглэлийн тийм үйлдвэрт орж ажиллаад тэндээсээ ер нь тэгээд юу ч хийж болох юм шиг санагдаад. Тэгээ хажуугаар нь бас тийм боор жижигхэн машинаар гэртээ хуваараа гэрийнхээ гадаа хөрөж чулуугаа хөрөдөл. Тэгэл 2-4 зөрчих шахуу тэгэл оролдож эхэлжсэн. Тэгээд Монголд ирэл тэгэл энэ чулуу ер нь бол чулуу гэдэг нь амьттай зүйл. Амьд байгаль. Тэгээд дэлхийд дээр бол байгалийн эрчим хүч буюу чулууг хэрэглэдэг арт монголчууд юм аа гэж ойлгож тэгээд тэрнээс л болоод байна. Одоо чулуу манай монголчууд чулуу таньдаг болж эхэлж байна. Таньдаг болж эхэлж байна. Тэрийг энэ маань өсдөг хүйтэн хөрөнгө юм аа гэдгийг ойлгож эхэлж байгаа байхгүй. Гэтэл одоо манай Монголын юу гэдэг шүү дээ. Одоо энэ 76 гишүүн алдартай хүмүүс маань бидний өн хумах чимэгт орсны хойноос явж явах тэр үед энэ бол өсдөг хүйтэн хөрөнгө муу юм гэдгийг мэдээд одоо асар их хэмжээгээр хаш маань бол одоо тийм хөрөнгөүүдийг бүгднийг тэр маань цуглуулсан шүү дээ. Тэгээ тэр тэдэн хөөрхтэй нэгтэй болдог ярьдаг. Энэ бол үнэн. Тухайн юм. Одоо бол яаж юм гэхээр орцгийн хүмүүс янз янзын орс чулуу тэгэл эндний чулуугаар хийгээл тэгэл гартаа барих хөөрхтэй болж байгаа. Энэ бол маш их гайхалтай. Одоогоос олон жилийн дараа, олон 10 жилийн дараа бид бас магадгүй миний хийжсэн хөөрг одоо энэ өндөр гэрээ зан нозрын хэрэгжилжсэн хөөрг гэл чинчнөр хөөрг яриад байгаатай адилхан. Одоо энэ нэг ерөнхийлөгч маань барьжсэн хөөрг шүү тэгэл өндөр ал юм шүү дээ бас. Тэгээ энэ бол байгалийн өөрсдийн хууль. Тэгээ ийм зүйл тэгэл хамтаа зориод хүрээд ирдэг нь сайн хэрэг боллоо тий. Тэгээ олон түмэнд хөрж олон түмэнд мэдээлэл өгнө гэдэг бол зүгээр мэдсэн сурсан зүйлээ би ганцхан мэддэг гэд тэрийгэ дараад хийх биш. Мэдсэн сурсан зүйлээ бусдад түгээх, хуваалцах, бусдад одоо асар их өндөр өртөг шингээгүй зүйлийг хүмүүст хүргэх энэ бол одоо над шиг юм хийх хүмүүсийн юу байлгүй дээ. Хүсэл зорилго нь байлгүй. Тэгээ Монголд бас айгүй сайхан зүйлийг хийдэг сайхан хүмүүс байдаг. Одоо яг энэ жирийн чулуу байж байгаа тийм ээ. Байгалийн юм чулуунаас хөөрөг болтлоо ямар үе шат, ямар хугацаа, ямар одоо тийм юу дамждаг юм бэ? Тэгэхээр ер нь л юу л дээ. Чулуу өөрөө чулуу хатуу. Тэр хатуу зүйлийг юу яадаг, зүсдэг, номхруулдаг, одоо өнгө оруулдаг тийм олон багж тоног төхөөрөмжөд бий болсон. Олон жилийн тийм шат дамжлагаараа явал тэгэл бас оюун ухаан зүрх сэтгэл шингэн. Тэгээд хүн чулуу хоёр хоорондын нөгөө энерги нийлүүл тэр зүйл одоо яг чамин гоё тансаг зүйл болж чадна. Тэгж чадаагүй нөгөө чулуу эзэн хоёр
зөрөлдөөнтэй олж авсан зам нь буруу зам ч гэдэг юм уу, сөрөг гэдэг юм уу, эсвэл тийм байвал их болдгоо мó гэж би дотроо боддгийг. Тэгээд хийхэд чулуугаар хийхэд оюун санаагаа төвлөрүүлнэ, сэтгэл санаагаа одоо бие ихний сэтгэлээ тэгшдгээд тэгээд тэр зүйл рүүгээ орвол тэр их хүнд хүрэхтэй сайхан зүйл гэж ойлгодог. Тэгээд зүгээр энийг нэг тэдэн дөрөг олон шиг энийг нэг тэдэн дөрөг болгочих даа гэж хийж байгаа зүйл юм болохгүй байх гэж л дотроо боддог шүү дээ. Тэгэл юм хийгээл байж хат тэгэл дотроо янз янзын юм бодно, улс төр юм бодно, эсвэл хувь хүний юм бодно тэгэл юу эсийг бодох юм тэгэл юм хийндээ ер нь ямар чулуугаар хийдэг байсан. Эндээс та ер нь ингээд хүмүүст танилцуулж өгөөч. Энд одоо ямар чулуунууд байна? Ер нь Оросын хашнууд бол байдаг л та. За. Оросын гайхалтай одоо ийм цагаан хаш хөрөг одоо энэ хөрөөдсөн юунууд нь байгаа л та. Ийм чулуу байсан чулуу маань л одоо энэ байна. Энэ ингээл харахад ийм барзгар юм тэгэл энэ маань явж өнгөлөгдөөл тэгэл ийм цагаан хаш ийм хөрөг болж босч ирж байгаа шүү дээ. Тэр болтлоо. Олон шаттай ажиллагаа хийж байгаа. Тэгээд ер нь яг хөө энэ чулуунууд өөрсдөө энэ бол ингээд чүнчг нуруу гэд хүмүүс чүнчг нуруу гэж ярьдаг л да энийг. Тэгээд өмнө говийн чүнчг нуруу гэд хүн хийлгэж байгаа. Гэтэл энэ маань өөрөө төмрийн хөдөр байгаа байхгүй. Төмрийн хөдөр. Тэгээд төмрийн тэр хөдрөөр ингээ хийхдээ багш тоног төхөөрөмжийг одоо илээх их багж орох тиймэрхүү зүйл байх. Хувь эзэн хүн маань би нэг сайхан юм цонхор чүнчгнөр хөөрг хийлгэлээ хийчлээ. Яаж бүтсэн түүх энэ ямар их хэмжээний одоо юу зүтгэв, яаж ингэж нөхлөв, ерөөсөө болж өгөхгүй байсан зүйлүүд юу тэр эдрийг бол хувь хүмүүс өөрөө бол их сайн ойлгохгүй л дээ. Чулуугаар юм хийдэг хүмүүс бол иймэрхүү юмор ингэж хийжээ. За тэр нь тэгсэн байна да гэдэг дүгнэлтэй хүмүүс. Тэр одоо энэ чулуунууд тэгээд ер нь хамгийн гол зүйл бол хэлбэр оруулах гэж би боддог. Одоо энэ хэлбэр дээр очиод ингээл чулуугаар юм хийдэг хүмүүс хэлбэрийг маш сайхан монгол хийцтэй, харьцаан зөв. Тэгээд хүнд ингээд барих баримж, нийлэмж, тааламж нь төгс хийсэн зүйл их үн цэн хүрдэг. Тэгээгүй буруу хийцтэй, харьцаанд буруу. Тэгээд харахад одоо нүдэнд нэг арай л нэг тийм юу биш. Тэр зүйлүүд болохоор л бас үн цэний хувьд бас өлөгддөг. Тэг хүний нөгөө нэг нүд гэдэг чинь өөрөө гайхалтай тийм нөгөө хэмжигч байна л да. Асар их өндөр миллиметрийн алдаагүйгээр, дойлын алдаагүйгээр хэмжиж яадаг. Тэрэнд нь таарсан зүйлийг хийж чадсан л бол энэ хөөрг. Тэгж чадаагүй бол тэр бусад хөөрг буюу бусад гэхэд одоо бусад хөөрг гэдэг нь харьцаан дээр яриа л да. Энэ болохоор энэ толгойгоор ингээд зузаан. Өсөөрөө нарийн. Тийм байна. Тэгээ энэ банзан хөөрг болж байгаа. За. Энэ бол хятад хөөрг л да. Тэгээд монгол хөөрг бол гадна талын энэ харьцаа, энэ доод талын энэ харьцаа нь их сайхан болдог. Өргөн харьцаа өнөртэй. Тэгээд энэ доод талын өргөн байж болно. Дээд талын үйл хэлэг юм. Тэгтэл ер нь энэ харьцаа бол их сайхан. Нэг зохимжинд орсон. Тийм байж л би хөөрг одоо юу үн цэнэ хүрдэг юм лөө гэж сонсож дуулсан. Одоо настай улсуудаас чагнаж яхад эртний хийдэг уралдаг урлаачд тэгээ сайн хийдэг одоо энэ Сүхбаатар гэдэг урлаач байна. Тэр Гамбаатар тэргээ тэр хүмүүсийн хийжсэн хөөргнүүдийн зургийг авсан худалдаж авсан хүмүүсийн яриагаар нэдэр бол тийм л байт юм лээ. Энд яг та чулуунуудын яг ийм нэртэй чулуу, ийм онцлогтой гэдэг нь хэлээд лээ. Чулуунууд одоо энэ хөрөөдөгдөг энэ халтар маань л байна л да. Одоо энэ зарж байгаа тэр хүн халтар гэдгийг нэнгөөр нь ингэж харууллаа. Тэгэл тэрийг нэг авсан. Одоо энэ бол бас л юу л дээ энэ халтар маань. Халтартай юм бас юм чулуу. Тэгээд чулууны хувьд чулуунууд байгаа. Энэ бол нөгөө үүлэн маань гэдэг юм чулуу. Наадлаар болох тийм үйл шиг юм хэв шинжтэй. Тийм чулуу. Тэгээд энэ
өмнө говийн цагаан шуур гэдэг энэ цагаан шуур нь болохоор дотор 2-3 янз байгаад тах шиг. Хит зөөлхөн байгаа, хит хатуу байгаа. Яг дундаа нэг таарсан яг нэг юм хийхэд нэг боломжтой тийм нэг байгаа. Тэгвэл энэ өмнө говийн энэ цагаан шуур бол хатуулга их зөөлхөн. Идэлгээ талдаа бол нэлээд чамбайхан хүн идэлхээр царапан амархан суун. Тийм. Тэгвэл силбэр мэйлбэр хийхэд бол маш их хялбар хурдан төсөр зөөлхөн байхгүй. Тэгээ энэ дээрээ дөрөөлөл өмнө говийнх ингээл үнд оруулаад энэ чулуугаар ингээл юм хийгээд байдаг л та. Тэгвэл энэ бол идэлгээ бол бага. Их багтай барилгалтын дээдлэх. Барилгалтаар бол яг янз бүрийн одоо нэг социализмын нийгмийн үед ч юм уу гарын дор авсарах учраас төргөн янз бүрийн зүйлүүдийг хийгээл төргөн мөрөөр ингээл яадаг гэсэн. Тэр бол идэлгээгүй явцгүй насгүй. Монголчуудын хэрэгэлдэг зүйл бол маш их настай, хатуулаг өндөртэй. Тэгсэн мөртлөө чамин хийцтэй. Тийм зүйлд манай монголчууд одоо юу яадаг та? Сонирхдаг та. Тэгээ өнгөний хувьд байна. Тэгээ цэхэр өнгөтэй зүйл буюу цэхэр саарл тийм өнгөнд манай монголчууд их дургу. Болж игэл тийм гоё цоглог өнгө буюу тийм өнгөнд дуртай юм хүмүүс байдаг. Тийм байна. Одоо яг юм Монголд одоо чулуун урал хийдэг хүмүүс ер нь ямар одоо сайн дархан гэдэг шиг тийм хүмүүс ер нь хэр их байна одоо төөрж гин үү цаашид ер нь одоо энэ чулуун уралыг хүмүүст хүргэхийн тулд ер нь бодож байгаа юм байна уу тий. Тэгээ та түрүүн ярьсан чулууг таних гэдэг тий. Тэр талаар бас та ер нь ямар бодолтой явж байна? Ер нь юуны чулууны хувьд хүмүүс одоо нэг юм шүл идэх гэж байгаа хүн шүлийг харчаад шүллээ штэ гэд яваад гэн нөгөөх нь үнэрлчээд сайхан үнэртэй шүлээ нэгэд яваад гэн. Хамгийн сүүлчийн вариант дээр тэр шүлийг хийдээд дотор талынх нь тэр баяжтай шүл дотор нь байсан байна, төмс байсан байна. Тэрийг үдсэн тэр хүн л чулууг таних байх гэж би ойлгодог. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг шууд энийг зүссэн тэр бүр ингээд зовлонгийн үтсэн чимээ шуугыг гаргаад толоор нь огтлж тасалж байгаа тэр л хүн энэ чулууга тань. Бусад хүн бол яг тэр шүлийг одоо хаанаас харсан байна уу, үнэрлсэн байна уу, хальт амсчаад шүллээ штэ гэсэн байна уу. Тийм хүмүүс л бий л дээ. Тэгэхэд Монголд би энэ маш их олон хүмүүс, олон залуучууд чулуу таньдаг болоосаа гэж хүсэж байгаа. Яагаад гэвэл манай Монголын үнэт баялагийг одоо урд хөрш гөрөн бодлогоор аваад оронд нь пяур, хунцар, шил, шавар, шатаасан шавар, өндөр технологиор боловсруулсан буюу лазерын хит туяагаар шарсан өнгөтэй зүйлүүд, шилүүд тэдрийг манай Монголд асар их хэмжээгээр нийлүүлж байна. Оронд нь натуралны буюу нэг оригинал зүйлийг манай авч байна. Энэ бол асар олон жилийн бодлогын 100 жилийн дараа 200 жилийн дараах зүйлийг хийж болно. Гэтэл манай Монголд одоо маш их олон чулуу таньдаг залуучууд, чулуугаар юм хийдэг хүмүүс их олон болооч болгомоор байна гэж. Тэгээ энэ 13 он гэдэг маань дэлхийн сүнх биш. Монголчуудын оюун санаа сэргээд тэгээд хүн тустай амьтан дээлтэй хүмүүс хэрэгжилж хийж болохоор тийм зүйлүүдийг хийдэг хүмүүс олон болооч болгоё гэсэн ийм зорилттой. Тэгээд яг энэ 13 онд аймагуудын төвүүд дээр явж аймагт нэг 5 хүн, сумдад нэг 2 хүн сургая. Хүмүүст. Тэгээд тэр хүмүүс зүйлийг хийгээд сурлаа. Тэгээд тэр хөөрг одоо хэрэгжилж байгаа тэр хөөргөний хүмүүс хийгээд л